За за. За одоо хэд сонсож байна? Гайг байна. За. За тэгвэл хэдүүл ингээ үргэлжлүүлээд орчоо. За ингээд юу л гişүнчлэл дээр явж байсан тийм ээ. За хүлээж аваа. Жохон засвар техник хийгдчихэ. За хүлээж аваарэ би нэг жохон юмны учрыг олоод. Оо юу вэ? Ох чи болохгүй л явчихлаа. За. За харагдаж байна миний ширэлсэн. Нөгөө хин мөнхтүүл хин энэ ороогүй тэр ид одоо яана багш нь юу яггүй та хэд нэг ова 105 гэд хэлчихээрээ бас хоцорсон ч гэсэн ороод иж магадгүй шүү. За ингээ хоршооны хэлж 105 шүү. За. За ингээд хоршооны гişүнчлийн талаар ярихад юм байна. За мөн дараа нь заашгүй хоршооны дүрмд тийм ээ аруулвал тусгал зохих зүйл маань удирдлагын бүрэлдэхүүнийг бас зайлшгүй оруулж өгдөг. Яг нөхөрлөлтөй адилхан. За мэдээж нэг хүн толгойлоод ч юм үйл ажиллагааны зохион байгуулад ингээд явах. За нэг гишүүн нь болохоор нөгөө санхүү хууль зүйн асуудлыг хариуцаад явах. Нэг гишүүн үйлдвэрлэл технологиг хариуцаад явах ч гэдэг юм уу. Ингээд удирдлагын бүрэлдэхүүнийг зайлшгүй тодруулсан байх ёстой байдаг. Тэгэхгүйгээр ямар нэг одоо чи нэг хүнийг яг томилоод хоршооны хуурлаараа томилоод тэр хүнээр үйл ажиллагааг явуулахгүй бол хэн юу хийсэн нь мэддэхгүй ямар нэгэн сөрөг юм гарвал зүйл гарвал тэрнийг хариуцах эзэн олдохгүй яг юм болно. Тэрөнхээр хоршооны удирдлагын бүрэлдэхүүнийг зайлшгүй тогтоож өгөх ёстой. Тэр бүрэлдэхүүнийхээ эрх үүрэг нь заавал тусгаж өгөх ёстой байдаг. Шүүх хурал төлөөлөгчөөр орно ч гэдэг юм уу. Гэхдээ шүүх хурлахаар заавал муу зүйл дээр сайн зүйл дээр ч бас орж болно шүү дээ. Нэхэмжлэгчээс ч гэдэг юм уу хохирсон тохиолдолд эсвэл ямар нэгэн байдлаар хариуцах болсон тохиолдолд ч их орж болно. Эсвэл гэрээ хэлцээрийг тэр хүн байгуулна гэд. Ингийн байдлаар яг уу гишүүдийнхаа бүрийн эрхийг яс юм асуух гэсэнгүй. Хүү юм сони бэ? Уул нь гайгүй юмсан да. Хүү миний мессенжер хаяг байхгүй юу унтрахад? За тэгээ би унтрахтай яриадах юм. За тэр хонд гिचэлээ хэдүүлээ үргэлжлүүлж л бай. За ингээд дараачих нь болохоор хоршоог өөрчлөн байгуулах, татан буулгах үндэслэлийг нь оруулж өгдөг. Хоршоог хугацаатай гэж би хэлсэн тийм үү? 3 жил, 5 жил болсон тохиолдолд тухайн хоршоолол гишүүдийнхээ нийгмийн эдийн засгийн соёлын хэрэгцээг хангалттай гэж үзвэл татан буулгаж болдог. За ундрах ороод ирлээ шүү. Байж байгаа. Багш миний аваа бол холбогддоггүй. Одоо яана гэж чи. Дахин оролдоод үзтээгээд. За ямар ч байсан хаягт юучлаа. За ингээд хоршооло хугацаатай болвол хугацаанд дуусныхаа дараа тийм ээ no network гэд бас аваагаас гарч болдоггүй яг. За ингээд хоршоог тодорхой хугацааны дараа өөрчлөх үү? Эсвэл өөрчлөх шаардлагагүй бол татан болох уу гэдгээ бичдэг зайлшгүй.
За өөрчлөн байгуулах тохиолдол гэдэг маань үндсэндээ хоршоо биш нөхөрлөл аль эсвэл компани болох уу гэдгийг шийддэг. Инхээр нөгөө хуулийн этгээд чинь өөрчлөгдөд явчихж байгаа жишээтэй. За шаардлагагүй хоршоог цаашид хугацааг нь цунгаад өргөжлүүлнэ гэж бас болно. Тэгэхээр хоршоог өөрчлөн байгуулах татан болох үндслэл дээр заашгүй энийг тодорхойлж өгсөн байх хэрэгтэй гэдэг. За дараачих нь хоршоодын холбоонд нэвлэлд нь нэгдэх нөхцөл журмыг заашгүй тодорхойлж өгдөг. За энэ дээр юуг тодорхойлохоор хоршооны холбоонд мэдээж ижил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа ижил төстэй гишүүдтэй үйлчилдэг ийм хуулийн этгээдийн хувьд яг хамтарч эвлэлд нь нэгдэх ийм нөхцөл боломж бүрдэж болно. Эсвэл за манай хоршоо бусдаа нэгдэх шаардлагагүй гэж үзэж бас болно шүү дээ. Би дагаад ганцаараа манай хоршоо үйл ажиллагаагаа явуулна гэдээ ингэж явж бас болно. Энэ талаар бас зайлшгүй хоршооныхоо дүрмд тусгаж өгсөн байдаг. Тусгаж өгөх ёстой байдаг. За мөн бусад асуудал гэдэг дээр болохоор хоршоодын гишүүнттэй үйлчлэх хэлбэр, хоршоодын нөгөө болзошгүй алдагдлыг нөхөх нөөцийн санг бүрдүүлэх журам ч гэдэг юм уу. Өөр юу шаардлагатай байна тэр болгоныг дүрмдээ оруулж өгдөг. За ер нь энэ хоршоодын дүрмүүдээс ингээ харж байхад гишүүдтэй үйлчлэх хэлбэрийг бол зайлшгүй тусгаж өгсөн байдаг. Яагаад гэхээр энэ хоршооны чинь гол юу нэ гишүүдийнхаа нийгмийн эдийн засгийн хэрэгцээг хангах зорилгоо байгуулагдж байгаа учраас сар болгон төдөнд юу гэдэг юм уу улирал болгоно нэг эрүүл мэндийн үзлэгт оруулна. Эсвэл жилд нэг удаа нэгнийх амралтанд амраан ч гэдэг юм жилд нэг удаа совилол явуулна ч гэдэг юм. Эсвэл нэг хүүхдийг нь нэгнийх нь хүүхдийг нэг хичээлийн төлбөрийн тодорхой хувийг хаасан ч гэдэг юм. Ингээд гишүүдтэй үйлчлээд ингээд явдаг. Энэ асуудлыг бас хоршооныхоо дүрмд оруулаад өгсөн байдаг. Ийм онцлогтой. За. Үеийн. За ороод ирчлээ. За ингээд хоршооны дүрм гэдэг зүйл бол яг зайлшгүй байдаг. За би та нарт нэг дүрмийн маягтыг олсон тэр линкээ та нарт одоо явуулна. Тэрийг үзээрэй. Тэр бол яг жинхэнэ ёсоор хоршооны дүрм байгуулах тэр яг албан ёсны загвар болоод явдаг юм байлээ. За хоршоог үүсгэн байгуулах баримт бичиг. За хоршоог үүсгэн байгуулахдаа дүрмээс гадна бас тодорхой хэмжээний баримт бичгүүдийг зайлшгүй бүрдүүлж өгөх ёстой байдаг. Одоо зөвөрлөлчлээ шүү дээ. За тэгээд бүрдүүлээд эрх бүхий байгууллагад өргөдлийн хамт өгдөг. За эрх бүхий байгууллага гэдэг маань нөгөө хууль зүйн яамны харьяа улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар гэж ингэж байдаг. За энэ байгууллагт яг бүртгүүлдэг, өгдөг. За тэгвэл ямар баримт бичгүүдийг бүрдүүлэх вэ гэхээр нэгдүгээрт нь бүх гишүүдийн гарын үсэгтээ дүрм байх ёстой. Нөгөө миний түрүүний хэлсэн хоршооны дүрм. За хоёрдугаарт нь үүсгэн байгуулагч гишүүдийн нэрсийн жагсаалт. Нөгөө дүрм дотор байснаас гадна дахиад баримт бичиг болгож нэрсийн жагсаалтыг гаргадаг. Гишүүд тэр авахтай тэрний тэр авахтай тэрний тэр гэдэг ийм байдлаар гаргаж өгдөг. За хоёрдугаарт гуравдугаарт хоршоог байгуулсан протокол байдаг. Өөрөөр хэлбэл нөгөө хоршоог байгуулж дөрвөн баталж байгаа тэр хурлын тэмдэглэл зайлшгүй байх ёстой байдаг. Ингээд дотохор зэрэг хоршоог байгуулах гэж байгаа гишүүд хоршооны хурал хийхдээ протокол албан ёсоор зайлшгүй нөгөө бичиг үсгийн нөгөө юутай тийм хүнээр зайлшгүй протокол хөтлүүлэх. Ер нь бол хурлын протоколыг ингээ хүмүүсийг гараараа биччихээд дараа нь нөгөө юу яадаг штэ. Документ дээр бичээд ингээд шивээд байдаг. Уул нь бол албан ёсны юмэг яг баримт нотлохотой гэдэг үгнээс гар бичмлийг протоколыг тэр хуулийн этгээд улсын бүртгэлийн газар юу яадаг. Шалгаж үзээд байдаг. Тэр цахим хэлбэрээр бичсэн протоколыг хүн ямар ч байдлаар нэр усын өөрчлөх, ямар ч байдлаар дотоод дүрм журмыг өөрчлөх ийм асуудал үүсдэг учраас тэр гар бичмлэр бичсэн протоколыг гол төлөв зөв илүү нотлох баримт гэж ингэж үзэж авдаг. Хоршооны дүрм. Ер нь бол хоршооны дүрм байтугай бусад байгууллага хурлын протокол дээр.
Тэгэхээр зэрэг портфолиог бичиж байгаа хүмүүс ямар ч байсан эхлээд цэвэр бичих юу зөв бичгийг найруулга сайтай байх хэвээр, цэвэр бичгтэй байх хэвээр. Тэгээ тэр нөгөө хоршооны хурлын портфолио бичиж байгаа нөгөө стандарт нормыг хангах хэвээр. Бүх юм яг шаардлагатай. Тэгэхгүй бол нөгөө сая юу яасан бэлээ штэ. Хичээлээс гадуур зүгээр нэг сонин хэлгээд өнгөрсөн 7 сард бишээ 8 сарын дундор нөгөө ихтэй сургууль төгссөн багш ажилд авах гээд ингээ багшлах эрхийн нөгөө сертификат олохгүй шалгалт авсан байна. Тэгсэн чинь хамгийн өндөр оноо авсан гэдээд байгаа. Тэгтээ тэр арай худлаа байгаа. 36 хүүхдээ чэжчиг үчүүлсэн чинь 22-ыг алдсан байна гэж байна шүү дээ. Одоо тэгэхээр зэрэг бичиг соёлын боловсрал энэ ядглал портфолио бичиж чаддаггүй болчихж байгаа байхгүй юу? Гэхдээ та хамгийн сайн нь 36 хүүхдээ өгвөл чэж бичиг хичүүлэхэд 22-ыг алдна гэдэг чинь арай л бас биш болоо явж байгаа. Ийм ч учраас сая энэ жил одоо энэ өнгөрч байгаа 5 дугаар сараас эхлээд одоо жил тутамд нөгөө ихтэй сургуульд элсэгчж байгаа хүүхдүүдэд заавал өгөх шалгалт гэдэг юмар монгол хэл бичгийн шалгалт өгөхөр болчихж байгаа шүү дээ. Үнэхээр алдаатай. Жишээ нь би нэг таньдаг хүнийхээ хэлний сургалтын төв дээр очлоо. Нөгөө Яшид бэлтгэдэг. Тэгээс зөвхөн санамсаргүйгээр шүү дээ. Тун санамсаргүйгээр очил тэгэл уулзахад өрөөнд нь хүлээж ялаа. Тэгтэл тэнд монгол хэлний Яшид бэлдэж байгаа 4 5 хүүхэд байгаа. Тэгээ ардан цугаал ингээд хард би ч амар сонирч юм чи. Ардан цугаал ингээд хараад исэн чи түүс мессежийг бол тачгийн бичиж байна. Гэл гараас амар хөлн. Тэгээ нөгөөх нь яасан ч хурдан ойлгоо. Гэтэл яг хичээлээр нөгөө чинь за ингээд хичээл орё гэл нөгөө багш нэг хэл. За энэ үгийг яаж бичдэг? Энэ дүрм яадаг гэж ярихаар шүү дээ. Пиг алдаа. Яста 10 үгний 15-ыг алдчихж байгаа юм чи. Амар. Тэгээ одоо яаж тийм хүмүүс шалгалт өгөх юм? Яаж тэр монгол хүн бижиж бас арай л биш юм да. Окей ч гэх шиг өгүүлбэр дээр тэгэж бичиж болохгүй чинь монгол хэлэнд окей гэж үг байдгүй юу? Гэх мэтчлэнгээр яг бичиг үсгийн тэр найрлан бичиг бүх юмний зөв дүрмтэй. Одоо чинь миний презентацийн доктор би сая харлаа. Бичээлээ сайн хараад байсан чинь 2 3 алдаа лав байна. Та нар дараа нь хараарай заяа амар. Гэхдээ энэ бол яарсан уу, мартсан уу нэг л юм болсон байх. Санамсрыг алдсан уу. Тэгтээ би санаатаа алдаагүй л дээ тэр болоо. За ийм байдлаар явах вэхээр адаглаа тэр протокол бичиж байгаа хичээл дээргээд ороход хоршооны үүсгэн байгуул хурлын тэмдэглэл бичиж байгаа хүн маш бичгийн өндөр соёлтой байх хэрэгтэй байдаг. Хэлэлцэх асуудал ихээр зэрэг ХА гэж бичээсэн. Энд чинь протокол биш болоод л явчихна. Дүгнэлт гэхэд дүгнэлтээ ээг нь алдсан байх юм бол яах юм бэ? Энд чинь тэгэл нөгөө хошооны юмдаг бичиг баримтыг тийм ээ аваад хянаж байгаа тэр эрх бүхэ байгууллагын ажилтан хараад инээд нь хөрнө шүү дээ. Та нарт би нэг онгоо яриа. Яг альбисэр. Би та нарт нэг онгоо яриа. Онгоо биш энэ бол босон явдал заяа. Би хуулийн сургуульд хичээл орж ялаа. За жаар би нэг хэний юг явуулаад таа. Оо биш. Гэр бүлийн тухай ойлголт гэж хичээл орж ялаа гэр бүл эрхцүүдээр. Тэгэхээр нөгөө гэр бүлийн түүхэн дээр чинь нөгөө бүлэг гэр бүл юу гэр бүл гэл ингэж ярьдаг штэ. Та нар сонсож байгаа. Тэгсэн чи би айгүй хурд хэлээ. За хурдан бичсгээ та нар цаг багтлаа гэж бүлэг гэр бүл гэж яриад ирсэн. Тэгсэн чи нөгөө манай шавьчи аваачаад усан шалгалтын дээр ороод тэгсэн чи нөгөөдх нь яг гэр бүлийн асуулт хүрээд ирсэн. Тэгсэн чи нөгөөдх чи үлэг гөрүүлгээд яриад болдгоо. Бүр гайхаад тий юу үлэг гөрүүл хин ч ам зааж өгсөн энэ багш чи надад үлэг гөрүүлгээ зааж өгсөн гэ намайг нөгөө шалгалын комиссад шууд зааж байгаа байхгүй. Тий чи нөгөө буруу ойлгох, буруу бичих нөгөө хэллийн боловсрал, бичгийн боловсрал бүх юмний алдагдaltaй л байгаа гэж шинж. Тэгэхээр зэрэг яагаад энийг яриад байна гэхээр ямар нэгэн бичиг баримт үүсгэн одоо энэ хоршоо гэхэд жишээ нь үүсгэн байгуулахад баримт бичиг боловсруулах за боловсруулаад бүрдүүлээд эрх бүхий байгуулахад өгөхдөө энэ алдаа байх ёсгүй л гэдгийг хэлээд байгаа юм. Дахин хэлгээд. Тэгэхээр портфолио бичихэд хүрт яах вэ? Сайн чадвартай л хүнээр бичвэл эсвэл өөрөө чадвар суулдаа. Тэгвэл болчихж байгаа байхгүй бичиж. За хичээлд орох бол баахан шал өөр үлэг гөрүүлээс саргаад туслаа. За дараачих нь хоршоог
тэргүүлэгчид тийм ээ бүрдүүлэн удирдах зөвлөлийг томилон ажилуулна гэдэг дөрвөнтэй заагаад өгсөн байдаг. За тэгвэл тэр хошооны удирдах хурлаас гарсан тушаал тушаал дээр шийдвэр хурлын гарсан шийдвэр дээр одоо чинь за тийм гишүүнийг хошооны байгууллага үүсгэн байгуулах хурлаас тэр хүнд гишүүнийг удирдах зөвлөлд сонгоо. Ингээд шийдвэрээ гаргадаг. Албан ёсны баримт бичгээр ингэж бичгээр гаргаж хавсаргадаг бас. За ингээд нэгэнт тэргүүлэгчин сонгогдсон бол мэдээж энэ бичиг баримт байсан бол за ийм хадгалал тамга тэмдгийн заавар удирдах зөвлөлийн гишүүдийн нөгөө юу гэдэг ингээ бүх юмыг бас хавсралтанда бичиг баримт бүрдүүлэхдээ нэмж оруулж бас болдог. За ингээд сүлд нь хошоо үйл ажиллагаа заавал зөвшөөрөл авах ёстой үйл ажиллагаа явуулж болно. Жишээ нь одоо хүнсний үйлдвэрлэхэд л явах. Мэдээж хүнсний технологийн, машин техникийн тэр юуны үйлдвэрлэл эрхэлж байгаа тэр хошооныхаа гишүүдийн эрүүл ахуйн шинжилгээ ч гэдэг юм уу. За эсвэл хошоо зөвхөн гишүүд үүсгэх зорилгоор нөгөө ийм үйлдвэрлэл юу яаж болно, хошоо байж болно. Гэтэл тэр ийм чинь тусгай зөвшөөрөл заавал авдаг. Энийг яг ийм үйлдвэрлэл явуулах гэж байна гэдэг үндсэн дээр яг зөвшөөрөл авчин урдчлаад явуулах гэж байна гэдэг үндсэн дээрээс. За ингээд энэ зөвшөөрлөг хүртэл яг тэр хошоог үүсгэн байгуулах гэж байгаа, бүртгүүлэх гэж байгаа баримт бичгтээ оруулж өгдөг байна. За хүлээж байгаа хөлтөө. Ийм байх хэрэгтэй юм уу те? За ундрахыг оруулж ирэх гэж байна да, би хүлээж байгаарай. Нэг. Дака тока гинэ. За. За хичээл өргөжлүүлээд дараа. За тусгай зөвшөөрөл шаардлагатай болоод яг уу зөвшөөрлөг үйл ажиллагаа эрхлэх гэж байна гэдэг үндслэлээр зөвшөөрлөг авдаг. За тэгэхгүй болгоор яг уу зөвшөөрөл нөгөө хошооны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваагүй бүртгүүлээгүй ежиж үйл ажиллагаа явуулах гэдэг асуудал бас үүсдэг байхгүй юу. Тэгэхээр за ийм эрхлэх гэж байна гэдэг тийм үндсэндээ урдчлан зөвшөөрлөг аваад тэгээд бичиг баримтаа тэр зөвшөөрлийнхөө бичиг баримтыг бүрдүүлээд ингээд өгдөг. За дараачих нь хошооны эд хөрөнгийн ба удирдлагын эрх зүйн зохицуулалт гэж. За хошооны гишүүнээр хэлсэн гишүүн нь тухайн хошооныхоо эд хөрөнгийн зохих хувийн өмчлөгч болдог. Тэргээрээ яг хошооны гишүүний эрх үүрэг үүсдэг ийм онцлогтой байдаг. За нийлүүлсэн хувь хөрөнгөнийх нийт үн нь тухайн хошооны хөрөнгнөөс түүнд оногдох хэмжээгээр тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл нэг гишүүн 5 сая төгрөг, нэг гишүүн 10 сая төгрөг, нэг гишүүн 2 сая төгрөг гэдэг маань нийлээд үндсэндээ тухайн хошооны нийт хөрөнгийн хэмжээ болоод явцдаг. Тийм онцлогтой. Яг оруулсан хөрөнгөнийхөө хэмжээгээр хувь хөрөнгөнийхөө хэмжээгээр яг үндсэндээ хошооны гишүүний эрх үүрэг үүсдэг. Ийм онцлогтой л гэсэн. За хошооны орлого зарлагын хуваарлалт нийт хөрөнгийн хуваарлалтыг авах гэхээр хошооны тэргүүлэгчид хяналтын зөвлөл хамтарч санал гаргадаг. За гишүүдийн тэрэнд тэр орлогоныхоо тодорхой үгүйгээ за тэр орлогоныхоо тодорхой үг гэдгийг үндсэндээ тэр шийдвэрийг анхлаад хяналтын зөвлөл тэргүүлэгчид гаргаад дараа нь хошооны бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэдэг олонхын саналаар. За ингээд олонхын санал гэдэг нь нийт гишүүдийн 3/2% нь эрсдийн бүртгэлтэй хурал хийснээр тухайн гишүүдийнх нь яг саналаар шийдвэрлэдэг юм байдаг байна.
За хоршооны гишүүнээс мэдээж байнга байгаад байхгүй бас гарах ийм шаардлага тохиолдол гарч болно. За энэ тохиолдолд нэгдүгээр өөрөө хэрэв хүсэлт гаргавал хоршооны гишүүнээс гарч болдог. Гэхдээ хоршооны гишүүнээс гарч байгаа энэ одоо миний та нарт дурдах гэж байгаа энэ тохиолдлуудыг бүгдийг нь хоршооны бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэж ээж гарахыг нь зөвшөөрдөг. Ийм тохиолдол байдаг. За би гарлаа гэж өргөдлөгөөл тэгээ гараа гівчдэг биш байх нь. За хоёрдугаарт нь гишүүн нь шилжснээр хоршооны үйл ажиллагаанд биечлэн оролцох боломжгүй болсон тохиолдол. За гишүүн хаашаа шийдэж болно? Биечлэн оролцох боломжгүйгээр Америкт ч гэдэг юм уу, нөгөө Шведэд ч гэдэг юм очиод амьдарч болно. За мөн эсвэл өөр хоршооны гишүүн болох өөр хоршоог үүсгэн байгуулах шаардлага үндэстэй ч гэдэг юм санал нэгдээд ингээ гарч болно. Ингэснээр яг хоршооны гишүүнээс бас гарах ийм тохиолдол байж болдог. За гуравдугаарт нь гишүүд нь өөрт оногдох хэд хөрөнгөө бусдад шилжүүлсэн тохиолдолд. Өөрөөр хэлбэл тухайн хоршооны нийт гишүүн тэр 9 гишүүн ч гэдэг 10 гишүүн дотроо хэн нэгэнд нь өөрийнхөө хэд хөрөнгөө шилжүүлчихэд за гарыг гэсэн хүсэлт гаргаж болох нь. За дараагийнх нь болохоор гишүүн нь нас барсан тохиолдолд. Гэхдээ энэ тохиолдолд нэг юм онцлог байдаг. За хоршооны гишүүн нас барлаа. Тэгэхээр хоршооны гишүүнээс нь чөлөөлё. Гэхдээ цаашид тухайн тэр нас орсон гишүүний нэр дээр байдаг тэр хөрөнгө хөв оруулсан хөрөнгийг яах вэ гэдэг асуудал үүсдэг. За ийм тохиолдолд тухайн хөрөнгийг гишүүний ар гэр эргээд татах уу эсвэл тухайн гишүүний нас орсон гишүүний ар гэрийнх нь хүн нь хүүхэд нь ч гэдэг юм уу дүүн ч гэдэг юм уу тухайн хоршоонд орох уу гэдэг асуудлыг бас нарийн шийдэж өгдөг. Ийм байдаг байна. За яа өнөөдөр ундрах маань орж чадахгүйсэн нэрэ балархан дээ. За хоршоонд гишүүнээр орж байгаа этгээд хувь хөрөнгөө нийлүүлж хоршоонд нэгдэж ордог. За тэр эд хөрөнгөө нийлүүлж байгаа хэлбэр нь бол үндсэндээ дөрвөн төрөл байдаг байна. За нэгдүгээрт нь мөнгөн хэлбэрээр хөрөнгө оруулах. За хоёрдугаарт нь эд хөрөнгө хэлбэрээр хөрөнгө оруулах. За гуравдугаарт нь оюуны үнэт зүйл хэлбэрээр хөрөнгө оруулах. За дараачих нь болохоор ажиллах хүчээр хөрөнгө оруулах. Ийм байдлаар яг тухайн хоршоонд оруулсан хувь хөрөнгийг дөрөв ангилж үздэг байна. За тэгэхдээ яг ажиллах хүчээ үнэлүүлэх, оюуны үнэт зүйлээ үнэлүүлэх бүгднийг нь үнэлүүлэх ёстой. Хоршооныхоо дүрмд. Тэгэхгүй болохоор чи юу хийдин чи ажил хийдэг хүн би мөнгөөрөө хөрөнгө оруулсан гэдэг ийм нөгөө ялгуургүй тийм тэнцвэргүй байдал үүсэх магадaltaй учраас энэ бүгдийг яг хөрөнгө оруулалтыг заашгүй үнэлж өгөх ёстой байдаг. За ингээд яг тухайн хоршооны гишүүн эсэж байгаа улсуудыг хөрөнгө оруулалтыг нь үнэлээд тэгээд хоршооны гишүүнээр ингэж элсүүлж авдаг байна. За хоршооны удирдлага гэж байдаг. За хоршооны удирдлага нь хамгийн дээд удирдлага нь болохоор энэ дээр би нэг жоохон уучлаарай техникийн алдаа гаргачихжээ. Энэ ийм байх ёстой шүү. За одоо миний солигдсон харсан уу? Хоршооны биш. Нэгдүгüүрт нь бүх гишүүдийн хурал байх ёстой. Хоршооны удирдлаганд. За хоёрдугаарт нь хоршооны удирдлага байх ёстой. Тэгээд тэргүүлэгчд байх ёстой гэдэг. Хоршооны удирдлагын хувьд. Ингээд үүнийг яагаад тэгэхээр тэргүүлэгчд хоршооны удирдлага хяналтын зөвлөлийн ямар ч шийдвэр гаргасан эцсийн мөчид бүх гишүүдийн хурлаар оруулаад тэгээд бүх гишүүдийн саналаар яг шийддэг. Ийм талтай байдаг. Тэгэхээр хоршооны удирдлагад ийм үндсэн 3 төрлийг яг чад дамжлагтай дараалалтайгаар үйл ажиллагаа явуулдаг байна. За хоршооны эрх барих дээд байгууллага нь болохоор гишүүдийн хурал. За өөрөөр хэлбэл тухайн бүх гишүүдийн хурлыг жилд хамгийн багадаа нэг удаа хийж явах ёстой. Нэгээс доошгүй удаа. За тэгвэл хоршооныхоо дүрмд оруулж болно. Бүх гишүүдийн хурлыг улирал тутамд хийнэ гэдэг юм эсвэл хагас жил тутамд хийнэ гэдэг юм уу? Үгүй яач вэ? Үгүй багшаа болоогүй. Нөгөөд чи явуулаагүй юмнуудаа.
Яасан гинэ огшоо? Энэ класс 105-аар нэг хүн орчлог гээд хаагдчих юм. Яг уу багшаа. За. Ундрах зөрөгт байна шүү дээ. Сая юу тасарчаад буцаад ороод ирлээ. Юу ундрахын хаяг байна. Тэгээ ундрах гар утсаараа ороод байгаа юм шиг байх юм. Тэгээ ерөөсө болохгүй л байна. Одоо би яах вэ? За юу гэж бүх гişүүдийн хурлаа тийм ээ. За бүх гişүүдийн хурлыг жилд хамгийн багадаа нэг удаа хийдэг. Хамгийн багадаа. За нэгээс хоёроос дээш уйлрал тутамд хийдэг. Эсвэл хагас жил тутамд хийдэг. Энийг яг уу тэр дүрмдээ бас тусгаж өгвөл зүгээр байдаг. За мөн заавал 3 удаа хийгээд ээлжид хурлыг зарласан. Эсвэл ээлжид бус хурал хийж болно гэдгийг хүртэл дүрмдээ заагаад өгнө. Яагаад ээлжид бус хурал гэдгийг хэлж ийм гэхээр онцгой тохиолдол гарах эсвэл ямар нэгэн таагдашгүй хүчин зүйл нөлөө үүсэж болно тийм ээ. Тэр үед яг бүх гişүүдийг зарланд хуралдуулах ийм журам байж бас болно. За хоршооны бүх гişүүдийн хурлаар ямар асуудлуудыг шийдвэрлэдэг вэ гэхээр нэгдүгээр дүрмдээ нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай бол. За хоёрдугаарт нь тэргүүлэгчид буюу хяналтын зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх шаардлагатай бол. За мөн тэргүүлэгчид бас хяналтын зөвлөлийн гишүүдийн гэм буруутай үйлдэлийг шүүхээр нотолсон тийм ээ. Эсвэл гэмт хэргийн шин чанартай тийм зүйл гаргасан тохиолдолд яг уу хоршооны ээлжид бос чуулганыг хоршооны ээлжид бос хурлыг зарлан хуралдуулаад тэгээд тэргүүлэгчтэй самлах эсвэл чөлөөлөх халах ийм тохиолдол юу гарч болно. Асуудлыг шийдвэрлэж болно. За мөн тухайн хоршооны гэм буруутай гишүүдийн удирдах зөвлөлийн гэм буруутай үйлсийн улмаас хохирол учруул тухайн учирсан хохирлыг хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдэг асуудлыг бас хэлэлцдэг. Хоршооныхаа хурлаар. За хоршооны тэргүүлэгчид хоршооны гишүүдийг болохоор удирдах зөвлөлийн хамгийн багадаа 3 хүнээр сонгодог. Хяналтын зөвлөлийг дандаа ер нь бол заавал хоршиг хийхгүй нөхөрлөл байна компани нь бусад хуулийн этгээдүүдийг удирдлах зөвлөлдөө дандаа саналгай тоодог хүнийг сонгодог ийм журам байдаг. Бичигдэг хууль ч гэдэг юм те. Яагаад гэвэл нөгөө саналын хуваарлалтыг тэнцүү болохгүй дээдлийн хонлогын саналаар шийдвэр гаргуулах ийм юугаар дандаа саналгай тоотой байдаг. Хоршооны дүрм удирдлагын хоршооны дүрмээр бас ингээд юунаас хараад хагаад гол төлөв 3 эсвэл 5 тийм удирдах тэргүүлэгчтэй байдаг. Ийм онцлогтой байдаг байна бас. За мөн хоршооны гишүүний эрх зүйн байдал гэж бас байдаг. Нөгөө хоршоонд нэгэнт элсэж орж байгаа, сайн дураараа элсэж орж байгаа гишүү маань ямар эрхийг гэдэлж, ямар үүргийг хүлээх вэ гэдгийг хүртэл яг заагаад өгсөн байдаг. За хамгийн хоршооны тухай хуулинд бас байгаа. Хоршооны гишүүн ямар эрхтэй вэ гэдэг юм.
За энэ хошооны хуулиас батлагдахаас өмнө Монгол улсын үндсэн хуулинд хүртэл тухайн хүний иргэний эрх үүргийг яг үндсэн хуулийн 2 дугаар бүлэгтээ заагаад өгсөн байдаг. Тэр 2 дугаар бүлэгт болохоор бас хошооны гишүүн ч гэсэн хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох хэрэгтэй, хошоо эвлэлд нь нэгдэх хэрэгтэй гэдгийг ингээд заагаад өгсөн байдаг байна. За тэгвэл хошооны тухай хуулинд хошооны гишүүний эрх үүргийг заахдаа нэгдүгээр хошооны гишүүн маань өргөдөл гаргах хэрэгтэй байдаг. За мөн хошооныхоо үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөх эсвэл татгалзаж байгаа эсвэл санал нийлэхгүй байгаа тохиолдолд үзэл бодлоо илэрхийлэх ийм эрхтэй байдаг. За цаг хугацаанд хошооныхоо тайлан дүрм одоо энэ дээр би заагаад өгсөн байна. Хошооноос ахих үйлчилгээ авах хэрэгтэй байдаг. За мөн хошооны өөрөө хүсээд хошооны хяналтын зөвлөлд ажиллаж жилийн тайлан тийм ээ болон бусад дүрм журмыг бол шаардаж авах тэрнтэй танилцах ийм эрхтэй байдаг хошооны гишүүн. За мөн тухайн хошооны гишүүн ямар нэгэн үйл ажиллагаа боллоо эсвэл болзошгүй зүйл гарлаа гэвэл өөрөө зарлан бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах тухай саналаа гаргаж болдог удирдлагад. За яагаад ийм хурал хуралдуулах гэдэг ингэ санал гаргав ямар учиртай гэдгийг ч юм те удирдах зөвлөлтөө гаргадаг. Энэ эрхүүдтэй байдаг. За мөн хошооны гишүүний бүртгэлтэй танилцах ийм эрхтэй байж болно. Одоо чинь юу гэдэг гэмт хэргийн хэв журам жижигэл гаргаад гаргасан гадаад иргэнж байх магадaltaй гэж хөрөө өөрөө сэжиглэж байвал тийм ээ. Эсвэл ямар ч эрх зүйн чадваргүй хүнийг хошооны гишүүдийн нэрийн бүртгэд оруулсан байна гэж өөрөө сэжиглэж үзэж байвал өөрөө л ер нь яаж сонирх нь хошооны гишүүдийн бүртгэлийг өөрөө хүсээд танилцаж болдог. Ийм байдаг байна. За нэг зургатаар гарч ирсэн юм төр нэг хувьцат компани уртлын байрандуудыг нэг хадгалан зээлийн орчоо дампуураад шүүх хурал болсон. Тэгсэн чинь нөгөө шүүх хурлын хошооны удирдлага нь болохоор 6 жилийн авал аваад нэгтлэн бодох нь болохоор 4 жилийн авал аваад гарсан. Тэр хурлыг яг шүүх хурал нээлттэй хурал болсон. За тэгээд тэнд очисон чинь нэг хохирогч гишүүд нь гээд ирж байгаа. Тэгсэн чинь хошооны гишүүний бүртгэлтэйч бид нарыг танилцуулдаг та нарт хамаагүй гэдэг. За гишүүдийн хурлын тэмдэглэлтэй танилцуулдаг та нарт хамаагүй гэдэг. Бид нар гишүүнийхээ эрхийг эдэлж чаддгүй гэдэг ингэ яриад байсан. Тэгэхээр хошоонд л орж ирэвэл хошооны гишүүн болж ирэвэл энд бүх эрхийг яг хуулийн зааснаар эдлэх ёстой л байдаг байна. За тэгвэл эрхээ эдлвэл эрхээс гадна бас үүрэг гэдэг зүйлийг хүлээж авах ёстой байдаг. За нэгдүгээр хошооны үйл ажиллагаанд биечлэн оролцоно. За биечлэн оролцох шаардлагагүй биечлэн олцох боломжгүй тохиолдолд тэрнийг урьдчилан заавал хошооны удирдлага зөвлөл тэргүүлэгчид мэдэгдэж явах хэрэгтэй байдаг. Тэр чинь хүн юм чи мэдээж ямар нэгэн шалтгаан гарч болно эсвэл гадаад дотоод төр хугацаагаар зорчих хэрэг гарч болно. Энийг яг зайлшгүй мэдэгдэж явах хэрэгтэй байдаг. За дараагийн хошооныхоо дүрм зааснараа одоо оруулах хувь хөрөнгийнхөө хэмжээ хугацааг заавал оруулна гэж би хэлээд байсан тийм ээ. Тэрнийг яг тэр хугацаанд нь л бүрэн нийлүүлж явах хэрэгтэй байдаг. Жишээ нь 10 сая төгрөгийг 3 хувааж сар тутамд оруулна гэвэл яг л тэр сартаа л багтааж оруулж явах хэрэгтэй байдаг. Энэ бол үүрэг болоо явчихдаг. За мөн тухайн хошооны үйл ажиллагаанд биечлэн оролцоод ямар нэгэн асуудлыг хариуцаж авч гэрээ байгуулад хариуцаж авч ажилласан бол тэрнийг зайлшгүй биелүүлж явах хэрэгтэй байдаг. За мөн тухайн хошооны гишүүдийн бүртгэлд хаяг ажиллаж байгаа амьдарч байгаа оршин сууж байгаа газрын хаяг өөрчлөгдсөн тохиолдолд цаг тухайд нь зайлшгүй мэдэгдэж явах хэрэгтэй байдаг. За ингэж нүүлээ шүү. Ийм газар очлоо шүү. Ийм газар сүйшлээ шүү гэдэг аль биесээр мэдэгдэж тэр хошооныхоо дүрмдээ хошооныхоо тэр гишүүдийнхээ бүртгэлдээ зайлшгүй нэмэлт өөрчлөлт оруулж явах хэрэгтэй байдаг. За ийм байдаг байна. За ерөнхийдөө хошооны гишүүдийн хошооны эрх зүйн байдлын хувьд ярихад бол ийм байна. За ингээд дараагийн тэр ингээл нэг алдаа гараад ирж байгаа байхгүй дөө. Ярьж ирчээл өөр алдаа гаргачихаар ямар хэрэг вэ те. За та нарт
хэлж байсан, тайлбарлаж байсан тийм ээ. Тодорхой хуулиудыг заашгүй дагаж мөрддөг юм нийтлэг мөрдөгдөг хуулиудаас багш нь хичээлийнхаа лекцийн төгсгөл тайлбарлаж өгнө гэж ингэж хэлж байсан. За тэрний дагуу өнөөдрийн хичээл дээр яг энэ 5 хуулийг та бүхэнд тайлбарлаж өгнө. За нэгдүгüүрт нь хоршооны тухай хууль. За хоршооны тухай хууль болохоор 1998 оны 1 сарын 8-ны өдөр батлагдсан. За тэгээд тухайн өдрөөр дагаж мөрц үндсэндээ 8 бүлэг 50 зүйлтэй ийм хууль байдаг байна. За энэ 8 бүлэг 50 зүйлд маань үндсэндээ тухайн хоршоонтой холбоотой хоршооны тухай ерөнхий ойлголтоос эхлээд хоршооныг хууль журам зөрчигчдөд хүлээх хариуцлага хүртэх тэр бүхий л зохицуулж байгаа асуудлуудыг энэ хуулиндаа тусгаад өгсөн байдаг. Хоршооны дүрм гэхэд одоо би түрүүн хоршооны дүрмд оруулах зүйлээ ердөө нэг жишээ болгоод 7-8 зүйлийг оруулсан байхад хоршооны дүрм үндсэндээ 18 төрлийн асуудлуудыг яг шийдсэн байдаг байхгүй юу? Тэрийг зохицуулах тэрийг бол хоршооныхоо тухай хуулинд ингээд оруулаад өгсөн байдаг байна. За хоёрдугаарт нь газрын тухай хууль. За газрын багц хуульч гэж ярьж авдаг. За газрын тухай хууль болохоор Монгол улсын үндсэн хуулийн заснаар Монгол улсын иргэн газрыг өмчлөн эзэмших ашиглах эрхтэй захиран зарцуулах эрхгүй гэд ингээд заагаад өгсөн байдаг. За энэ талаар эхлээд Монгол улсын иргэнээс эхлээд аж ахуй нэгж байгууллага, төрийн байгууллага мөн гадаад иргэн Монгол улсад газар ашиглах ийм шаардлагатай тохиолдлыг хүртэл газрын тухай хуулиар зохицуулаад өгсөн. Газар гэж яг юу хэлээд байна? Газрын хэвлий гэж юу хэлээд байна? За газрын хэвлий гэдэг чинь нөгөө хөрсөн дор хашигт малтамлыг хэлээд байгаа шүү дээ. Газрын хөрсөн дотор. За мөн газрыг Монгол улсын иргэн газрыг хэрхэн өмчилж авах вэ? Яаж өмчлөх вэ? Жишээ нь хот орон суурьнд болох нэг Монгол улсын Улаанбаатар хотын үед бол Монгол улсын нэг иргэн болохоор 0.7 газар эзэмших ашиглах хэрэгтэй гэдэг ингээд захиран заагаад өгсөн байдаг. За хөдөө орон нутгийн бол аймгийн төвд бол 0.хэд вүлээ 5 билүү бүр хөдөө орон нутгад 0.3 билүү ингээд заагаад өгсөн. Энэ бүх зохицуулалтуудыг газрын тухай хуулинд заагаад өгсөн. Үндсэндээ 7 бүлэг 64 зүйлтэй ийм хууль байдаг. За энэ хууль болохоор 2002 оны 6 сарын 7-ны өдөр батлагдсан. За дараа оны 1 сарын 1-ний өдөр дагаж мөрцөө. Энэ их хугацаанд буюу бараг хагас жилийн хугацаанд Монгол улсын нийт иргэд газрынхаа талаар ойлголттой болох, газрынхаа ашиглах, эзэмших, захиран зарцуулах тэр чадварыг суулгах зорилгоор ийм удаан хугацааны дагаж мөрдөх хогног заагаад өгсөн байдаг. За 3 дугаарт нь патентын тухай хууль гэж байна. За патент гэдэг маань үндсэндээ зохиогчийн эрхийн тухай хуулийг хэлж байгаа үндсэндээ. За ямар зүйлүүдэд патент олох вэ? Оюуны өмч, зохиол бүтээл дөрвөл, кино урлаг, жүжигийн урлаг, дуун урлаг, мөн баримт бүтээгдэхүүн структур гэдэг тийм ээ. Ийм урлаг энд тухайн зохиосон бүтээсэн эзэнд патент олгох тэр дүрм журмыг заагаад өгсөн байдаг. За 6 оны 1 сарын 19-ний өдөр батлагдаад тухайн өдрөөс дагаж мөрдсөн 6 бүлэг 30 зүйлтэй ийм хууль байдаг. За ямар нэг ном зохиол хэвлүүллээ, зохион бүтээл, эсвэл ямар нэгэн машин техник зохион бүтээлээ. Эсвэл ямар нэгэн дуу хэлээ. Энэ дээр шууд тэрнийг бүтээгээд ингээд ашигтай мэдэнгүүд патентын тухай хуулийн заасны дагуу зохиогчийн эрхээ авах зайлшгүй шаардлагатай болдог. Тэгэхгүй бол тухайн хүний бүтээсэн зүйлийг өөр хүн хууль бусаар ашиглаад ашиг олох ийм байдлаас өрчин сэргийлэхүүднээс яг зохиогчийн эрх буюу патент авдаг. Имчилгээнд ч ихсэн авдаг. Энэгээрээ энэ бүх асуудлуудыг болохоор патентын тухай хуулиар зохицуулж өгдөг байна. За санхүүгийн түрээсийн тухай хууль гэж ингэж байдаг. Лизинг манай монголоор ярих тийм ээ. За лизингийн хуулиар юу зохицуулах вэ? Ямар зүйлийг зохицуулах вэ? Санхүүгийн түрээс буюу лизинг авах гэж байгаа иргэн ямар болцол шаардлагыг хангасан байх вэ? За зүгээр хамгийн энгийн жишээ хэлэхэд лизинг авах гэж байгаа иргэн хэрэв хүсэлтээ гаргасан тохиолдолд бол тухайн одоо жишээ нь аж ахуйн нэгж байгууллага цалингийн лизинг авах гэж байгаа тохиолдолд тухайн байгууллагатаа 1 жилийн гэрээ байгуулсан байх шаардлагатай хамгийн багадаа. За тухайн байгууллагт ажиллаад 3 сар ажилласан байх шаардлагатай гэдэг ийм шаардлагыг хүртэл тавьдаг.
Цалингийн хэмжээ тэд байх ёстой гэдгийг энэ бүх зохицуулалтуудыг үндсэндээ санхүүгийн түрээсийн тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг байна. Заавал цалин гэхгүйгээр өөр бас маш олон төрлийн төрлөл түрээс буюу лизинг авдаг. Ийм тохиолдол яг энэ хуулиар зохицуулдаг байна. За 5 дугаарт нь татварын ерөнхий хууль буюу татварын багц хууль. За энэ нь болохоор татвар гэж яг юу хэлээд байна? Татварын ямар төрлүүд байна? За хүнд ямар субъектэд хичнээн төгрөгийг татвар оногдуулах уу? Энэ бүхнийг яг зохицуулж өгдөг энэ хууль нь болохоор татварын ерөнхий хууль гэдэг байх нэ. Татварын багц хууль. За хэдүүлж өнөөдөр мөн орж байна. За ингээд хэдүүл өнөөдрийнхөө лекцийг үндсэндээ дуусгая. Оршооны тухай. Ундрахыг нэлийн зовоолоод ундрахад ямар ч гэсэн материал өгье багш нь. За. За хин мөнх нас нь надад хошооныхоо дүрмийг үзүүлээд тайлбар ерөнхийдөө зөвлөгөөг авсан. Баасан жаргал бэлэн юм байна уу? Байвал яг байхгүй бол дараагийнхын хичээлээр хэдүүлээ юу яаж болно штэ. Тайлбарж болно та нар өөрсдөө шийдэх нэг. За ингээд ямар ч үсэн лекц явуулчлаа. За мөнх насаар за. Ерөнхийдөө дуусаагүй гэж үзэж байгаа. Юу үзүүлэх болон хэмжээнд хүрээгүй гэж үзэж байгаа юм уу? За. За өөр ярьж ойлгохгүй байх ярьж мэд юу зүйл байна багшаас асууж авлах тийм ээ. Би нэг тун санаандгүй байж байгаад интернетээс яг хошооны нэг загвар дүрм олсон юм а. Тэгээ тэрнийхээ хаягийг өөрөө мэддэггүй эсвэл дээ. Нэг Google-аар хайж исэн болохоор та хэд нэг линк нь орж байгаа нэг хараад үзээд гэж заавж байгаа сэлэнг мэлэнгтэй холбоотой ч илүү. За юуны гэрээний загварыг багш нь би нөгөө өөр гэрээ компьютер дээр байгаа. Би энд ажил дээр ирсэн байгаа болохоор олдохгүй. Энд байхгүй. Би яг олцоод маргааш юм нөгөөдөр юм та нар руу шидэгдэх хүмүүхнээсаа. За. Тэгээд нэг хошооны дүрмгээд тийм ээ харин дүрм хошоо биш юуны хөлөө хинэ мөнхнээсаа. Надад байхгүй хошооны гэсэн шүү дээ. Тийм ээ. Зааж байгаа багш надад хошоо. Би ширээ хаан штэ тийм ээ. Яг харуулчих болно өөрсдөө л үлгэрчсэн дүрм. Аав. Яг юу яахгүй да өөрсдөө л мэдлээ. Би бол хиний юмыг мессенжерээр аваад үзчихлээ болж илээ хэлэх юм хийсэн. Энэ одоо миний шеэрлсэн байгаа юмыг харж одоо би энэ хаягийг олоод авчих. Энэ дээр яг ингэ байна лээ. Яг энэ загвараар энэ дүрмийн дагуу яг хошооны дүрмийг боловсруулчт юм байна лээ. Ер нь бол энэ бол айгүй шаардлагатай төрсэн гэж би үзээд байгаа өөрөө ч гэсэн. Тэр жилээр хугацаагүй биш жилээр энэ бол энэ дээр бол жоохон алдаа гарсан байлаа. Жилээр явуулна гэд ингээл явал хугацаа, үндсэн эрх, хариуцлага, хошооны гишүүний эрх үүрэг, гишүүнээс хасах тохиолдолд ч гэдэг юм уу. Энийг та нар одоо энэ линкийг юу яагаад авчаарай. Тэгээ нөхөрлийн дүрм ер нь бас яг энтэй ойролцсон шүү. Хорчоо нөгөө хамгийн гол нь тэр зохион байгуулж байгаа хэлбэр нөгөө ашигын төлөө бус уу гэдгийг нь ерөнхийдөө үздэг учраас яг чинь хоршооны хороод байж болно шүү дээ. Зээлийн хороод, гişүүдийн хороод ч гэдэг юм уу тийм ээ.
Сэлэн хөдөлмөр цэг гэсэн. За энэ бол хоршооны дүрмийн яг жишээ дүрм болоо явчихдаг албан ёсны. Гэхдээ энэ болгоно бүгднийг нь оруулах шаардлагагүй шүү дээ. Мэдээж үйл ажиллагаа болж байгаа чиглэлийн төрлөөр янз бүр байж болно. Энэ одоо чинь хоршооны хороод дид хороодтой байж болно гэд тэр чинь мэдээж 9 биш бараг 20 30 хэдэн гишүүдчлэлтэй хоршоол байгаад мэдээж хэсэг хороо байгуулад нэг фракц гэдэг шиг үүсгөө байгуулчихж байгааг л хэлбэр байгаа байхгүй. 9 гишүүнд 10 гишүүнд бол тэгж хороо хэсэг байж бас шаардлагагүй шүү дээ. Тэгэхээр энийг ингээд оруулахгүй байж болно. За би нөхөрлийн төрмийг хийнэх өнөө маргааш та явууллаа гэнэ. Мэйлээр явуулж байгаа юм уу? Эсвэл ингээ хийнэ? Баасан жаргалаа. За тэгвэл яах. Хэрэг мессенжерээр болохгүй бол багш нь юу яа ил та. Шеэрлчих би шеэрэ зогсоолоо. За би ширээ зогсоосон шүү. Тэгээ хараа ихэн Монголын ч гэсэн харж ерөнхийдөө бас ойлгохгүй ингээд 2 3 хүн хамтраад ингээд юу яасчвал. За тэгээд хоршооны дүрмийг хийнэ баасан жарлага мөнхнасаа бас өөрийнхөө хийгээд үзээрэй. Бас тэ болно шүү. Дэжгүй шүү. Харж байна. За. За наадха зогсож идэв. Наад хууд за. Хаяг за ийм байд за. Нийтлэг үндэслэл тийм ээ. За ийм байж. За энэ хинээ баасан жаргал ой бас хаачдаг яа.